Монгол Улсын ууган сургуулиудын нэг санхүү эдийн засгийн сургуулийн 100 жилийн энэ жил тохиож байна. Энэ хүрээнд бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахаар зорж UAP Partnership арга хэмжээг зохион байгууллаа. Улмаар Наран Group, Monos Group-тэй хамтын ажиллагааны санам бичгийг шинжилэн байгуулсан байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд бизнесийн салбарынхныг татан оролцуулах, оюутнууд суралцах явцдаа ажлын байртай болох, сургалтын шин загваруудыг хамтран турших, судалгаа эрдэм шинжилгээ төсөл хөтөлбөрийн чиглэлээр салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Арга хэмжээний хүрээнд бид бүхэн Наран Group, Monos Group-тэй хамтын ажиллагааны гэрээг одоо шинжилэн байгуулж байгаа. Тэгээ энэ гэрээний хүрээнд бол бид бүхэн саяны ярьснаар их сургуулийн одоо сургалтын үйл ажиллагаанд бизнесийн байгууллагын салбарынхныг өөрсдийг нь оролцуулах. За дээрэс нь оюутан суралцаж эхлэхээс эхлээд ажлын байртай болох. Эсвэл суралцаж байх явцдаа мөн ажлын байртай болох гэсэн энэ сургалтын шинэ одоо загваруудыг хамтран турших. За дээрээс нь судалгаа эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрийн чиглэлээр салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх, улс орныхоо нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд чиглэсэн одоо төсөл хөтөлбөр, судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг хийх, нөгөө талаасаа бас нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, дээрээс нь доктортой хөгжлийн зорилтод одоо хувь нэмрээ оруулахад их сургууль, бизнесийн байгууллага хоёр хамтраад юу хийж болдгийм бэ гэдгийг бол харуулах зорилгоор энэ одоо хамтын ажиллагааг одоо шинжилэн зарим нь бол шинээр байгуулж байгаа. Монгол Улсын анхны хувийн эвслийн компаниудын нэг болох Наран Group, Monos Group нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Харин санхүү эдийн засгийн сургуулийн хувьд санхүүгийн салбарт чанартай боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг. Тиймээс талууд оюутан залуусыг ажлын байраар хангах, цалинтай дадлажуулах, оюутны хөгжлийн талаарх үйл ажиллагаанд хамтран ажиллахаар тохиролцлоо. Наран Group-ууд санхүү эдийн засгийн их сургуультай олон жил хамтаа ажилладаг. Өнөөдөр бол хамтран ажиллах санам жишээ гарын үсэг зурлаа. Хамгийн гол нь бол өнөөдөр бол оюутнуудыг одоо ажлын практиктай болох, ялангуяа сурангаа ажиллах юм уу? Ажиллангаа сурах. Ийм юм дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ дээр бол оюутнуудыг биднээс чөлөө заваарнаас ажилуулах, цалинтай ажилуулах, дараа нь ажлын байраар хангах, мөн нөгөөтэйгөр оюутны эрдэм шинжилгээний ажил, оюутны одоо олимпиад энэ зүйлийг одоо Наран Group бас санхүүжүүлдэг. Ийм уламжлалтай цаашдаас энэ дээр улам өргөн хүрээнд ажиллах ийм санамж гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо манай санхүү эдийн засгийн их сургуулийн одоо 3-4 дугаар курсын оюутнуудаа ажлын байран дээр цалинтай дадлагч хөтөлбөрийг эхлүүлнэ. Дээрэс нь оюутнуудтайгаа хамтраад одоо нийгмийн сайн сайхан буюу доктортой хөгжлийн зорилтуудын хүрээнд нийгэм рүү чиглэсэн ям хөтөлбөрүүд төр хамтын ажиллагааны одоо үргэлжлүүлээд ажиллана гэж төлөвлөж байгаа. Уг үйл ажиллагаанд санхүү эдийн засгийн их сургуультай хамтран ажилладаг 80 орчим байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тэд санхүүгийн салбарын чадварлаг хүний нөөцийг тус сургууль бэлтгэдэг гэдгийг хэлж байна. Санхүүгийн салбарын байгууллагын бол хүний нөөцийн одоо хамгийн гол бэлтгэж байгаа сургууль эндээс бүх хүний нөөцөө авч байна. Тэгэхээр дээрээс нь санхүү эдийн засгийн их сургууль бар өөрөө одоо боловсролын салбарт тэргүүлэх чиглэлтэй хамгийн шинэлэг орчин үеийн сургалтын системүүд, за төсөл хөтөлбөрүүдийг бол хамгийн манлайлж хэрэгжүүлж байгаа гэх юм учраас бид хэд бол хамтран ажиллахад маш одоо үр дүнтэй таатай байдаг гэх юм уу. Санхүү эдийн засгийн их сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа сэтгэл маш их хөдөлж байна. Мөн Америкийн элчингийн хувьд элчин сайдын ямаа төлөөлж оролцож байгаадаа баяртай байна. Учир нь Америкийн элчин сайдын яам маш олон их дээд сургуулиудыг аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллахад холбож өгдөг. Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд Монголын ууган сургуулиудын нэг, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь гэж хэлж болно. Арга хэмжээний үр дүнд талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж бүх түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо. Бас бид бүхний зохион байгуулж байгаа